За миний хувьд бол цэцгийн зөвлөлтийг бас үндэслэлтэй болов уу гэж ингэж бодоод байгаа юм. Тэр иргэн хүний сонгоход хэрэг бол чөлөөтэй байх ёстой. Тэр хүмүүс дундаас нэг ч хүнийг сонгосон болно. Гэтэл тэр хүний дутуу сонголоо гэд сонгосон эрхийг хүчингүй болгочихж байгаа нь өөр үндсэн хуулийн зөрчилтэй болчихж байгаа. Тийм учраас зүгээр энэ дээр нэг л айдас байдгийг. Тэр нь өөрөө хууль бус үйлдэл байхгүй юу? Нэр дэвшиж байгаа хүмүүсүүд яадаг гэхээр надыг дугуйлаараа бусдын хэрэггүй гэдэг. Энэ л асуудал байгаа байхгүй юу? Тэгээ эн чинь өөрөө хууль бус үйлдэл учраас энийг тэр хууль бус зохицуултаар нь л явах хэрэгтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ үү? Сонгуулийн хуулийн дагуу буцаад татна уу? Энэ дээр нь л хатуу хандад явах хэрэгтэй. Тэрнээс биш хүний сонгох эрхийг бол хүндэтгэх хэрэгтэй. Хүн татгалзах хэрэгтэй байх хэрэгтэй. Тийм учраас хэдүүлээ энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр бас нэлээд бодлоготой хандах ёстой. Хууль бус үйлдэлийн төлөө бид нэр хүчээр чи заавал сонгодог үйл гэдэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр бид нар бас нэлээд улс ортой хандах ёстой. Ер нь цаашдаа бид нар энэ цэцтэр нэг юм анхаарахгүй болохгүй. Цэц үндсэн хуулийн зөрчилтэй эсхийг хянаж байгаа. Тэгэд тэнд үндсэн хууль баталж байсан нэг ч хүн байхгүй. Олон жил парламент сууж исэн нэг ч хүн байхгүй. Аливаа хууль гарахтаа янз бүрийн хилцүүлгийн шатанд тэр хууль яаж хилцэгчээсэн гэдэг тэр түүхийг бас сонирхох хэрэгтэй. Тэр протоколуудыг авч үзэх хэрэгтэй. Тэгснээр бас бүх юм одоо бүр хангачихгүй. Ер нь бид нар нэг юм ерөөсөө ойлгохгүй шүү дээ. Туршлага гэдэг юм ерөөсөө үгүйсгээд байгаа байхгүй. Ажлын туршлага гэдэг юм залуул байвал гоё гэж үгүй. Шийдвэр гаргах төвшөнд бэлтгэхийн тулд хүн туршлагатай болсон байх ёстой. Өнгөрсөн одоо цаг үеэс сайн мэджээж ирээдүг зөв тодорхойлдог. 3 цагт амьдрдаг. Тийм учраас бус улс орн чинь ажлын туршлага гэдэг юмд илүү ач холбогдол өгöd байгаа шүү дээ. Би цаашдаа цэцгийг ер нь одоо бүрдүүлэхдээ тэдний бүрэлдэхүүнд адаглаад 3-ны 1 нь бас их хурлд суудсан хууль гарах төвшин тодорхой энэ хилцүүлгүүдийн түүхийг мэддэг туршлагатай ийм хүмүүсд байгаасаа гэж одоо ч гэсэн бас үндсэн хууль баталж явсан улсууд амьд цэрүүн байж лээ шүү дээ. Тэгэд бид нар тэднийг одоо настаа гэд ингээд годомжинд тавьчихж шүү дээ. Өвн тэдрэн суугаад тэдрэн тэр үндсэн хуулийн байгууллагыг хилцчихсэн тэр түүхээ яриад ингээд шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бас ийм талаас нь бид нар үндсэн хуулийн цэцээ бэхжүүлэх чиглэл рүү бас анхаарч явах хэрэгтэй. Зүгээр энэ удаагийн дүгнэлтийг бол би үндсэн хуулийн агуулгатай нийцэж чинь гэж үзэж байна. Хүн чөлөөтэй сонголт хийх хэрэгтэй. Тулгуурлах тийм юм зүйл бол үндсэн хууль байхгүй. Хүний сонгосон саналыг хүчингүй болох эрх байж болохгүй. Хүний сонголтыг нэгийг сонгосон бай. Тийм учраас бол би энэ дээр бас анхааралтай хандаж яа л гэж бодож байна.